Ийм агуулгаар өнөөдөр засгийн газар бол одоо хуралдлаа. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар энэ 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах буюу энэ газрын эвлийн баялагийг 50 дээр нэмэх нэг энэ дийлэнхийг ард түмэн үндэсний баялагын сангаар дамжуулан эзэмшнэ гэдэг заалтыг амилуулах одоо ийм бодиттой шийдвэр гарч байна. 2024 оны хаврын чуулганаар бид үндэсний баялагын сангийн хуулийг баталсан. Тэр баялагын сан бол дотроо 3 сантай. Сая Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ та бүхэнд бол энэ талаар мэдээллээ. Тэр хуримтлалын сан болвол энэ уул уурхайн төрийн өмчт компаниудын 34 хүртэлх тэр ноогдол ашигыг тэр хуримтлалын санд хийдэг. Хуримтлалын сан бол эрүүл мэнд, боловсрол, орон сууцнд зарцуулагдах учиртай. Тэгэхээр өнөөдөр бол үндэсний баялагын сангийн энэ иргэдийн эзэмшиж байгаа хуримтлалын дансыг албан ёсоор одоо төрийн мэдээлэл солилцооны систем Монгол дээр нээж гинэ гэсэн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ Эрдэнэс Монгол нэгдэл буюу энэ баялагын сангийн орлогыг төвлөрүүлж байгаа уул уурхайн төрийн өмчт компаниудын нэгдэл Эрдэнэс Монгол өнгөрсөн хугацаанд 2024 оны 12 дугаар сарын өнөөдрийн яг байдлаар энэ орлогыг төвлөрүүлсэн. Тэгэхээр орлогыг төвлөрүүлэхдээ Эрдэнэ төвлөрдөр бол 273 тэрбум, Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 200 тэрбум, Дархан төмөрлөгийн үйлдвэр 5.6 тэрбум, Монгол Рос Цэвэтмэд төрийн өмчт үйлдвэрийн газар 8.7 тэрбум, Эрдэнэс оюутлогоо компани 342.9 сая төгрөгийг нийтдээ төвлөрүүлсэн байна. Энэ төвлөрүүлсэн нийт дүн бол 497 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн. Тэгээд хуримтлалын сан бол нөгөө Монгол банкны бодлогын үгээр энэ хуримтлуулсан тэр хадгаламж нь хүүн бодогдож учиртай. Тэгээ энэ утгаараа бол хуримтлалын сангийн нийт орлого 25 оны төсвийн төсөөллөөр бол 507 тэрбум төгрөгт хүрж байгаа гэсэн. Тэгэхээр ийм Монгол аппликейшн дээр та бүхэн ороод үзвэл хуримтлалын дансантай орлого харагдана. За орлогыг иргэддээ яг хуваарлахаар нэг одоо иргэн дээр бол хадгаламжинд нь 135 мянган төгрөг хуримтлагдсан байна гэсэн. Тэгэхээр энэ 135 мянган төгрөгийг та эрүүл мэнд, боловсрол, орон сууцнд зарцуулах бололцоотой буюу энэ орлогыг цаашдаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бол засгийн газрын одоо гол бодлого. Энэ ч утгаараа бол бид нэр энэ 14 мега төслийг явуулах шаардлагатай гэдгийг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тусгасан. Хэрвээ сая одоо ерөнхий сайдын мэдээлсний дагуу одоо Бадрах энержигийн буюу энэ зөөвч овоо төсөл хэрвээ урагшлах юм бол 2025-аас 2040 онд хуримтлалын санд 0.7 их найд төгрөг хуримтлагдана. За энэ гашуун сухад ганц мод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил буюу China Energy-гийн төсөл урагшлуул үндэсний баялагын сангийн орлого 8.1 их найдаар нэмэгдэнэ 2040 он хүртэл. Ингээд 2040 он гэхэд хуримтлалын сангийн орлого 38 их найд төгрөгт хүрэх ийм одоо бас төсөөлөлтөө байна. Тэгээ бид эх 7 хоногийн засгийн газрын хурал дээр энэ China Energy-гийн төсөл, за энэ орооногийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг засгийн газар танилцуулаад их хурлд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр зөвхөн энэ хоёр төслийг л одоо урагшлууллаа гэхэд нэг нь 0.7, за нөгөөх нь бол 8.1 их найд төгрөгийг хуримтлуулах бололцоотой юм төслүүд гэсэн. Тэгэхээр энэ төслүүд урагшилснараа хуримтлалын данс буюу иргэний хадгаламжийн одоо хуримтлал нэмэгдэнэ. Ингэснээр үүнийг иргэн та эрүүл мэндтэй, боловсролтой, орон сууцндаа зарцуулах бололцоо бол бүрднэ гэсэн ийм одоо үг юм аа. Бид мөн одоо энэ стратегийн ордуудын 34 хүртэлх хувийг одоо төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хилцээрийг эхлүүлсэн. За энэ хувийн хвшилж гисэн эзэмшээд байгаа энэ 34 хүртэлх хувийн эзэмшлийг нь төрийн эзэмшлийг тогтоохдоо зарим хэсгийг нь амнаатаар орлуулах. За одоо тодорхой одоо энэ Бадрах энержитэй жишээ нь 10% нь давуу эрхээ хувьцаа байх ч гэдэг юм. Ийм байдлаар тогтооход энэ одоо ноогдол ашиг хуримтлалын дансан шилжиж явах энэ зарчмыг барих ёстой. Энэ утгаараа цаашдаа бол бид нэр энэ үндэсний баялагын сангийн хуулийн дээр хэрвээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг тэр тусгай амнаат юм уу өсөн нэмэгдэх амнаатыг нь хэрвээ орлуулах юм бол тэр одоо орлуулж байгаа хэсэгч гэсэн өөрөө иргэний хуримтлалд тэр хадгаламжинд шууд очдог байхын хэрэгцээ орчин Бадрах энержигийн төслийг дагалдуулаад бас хийя гэж ингэж төлөвлөж байгаа.
Тэгэхээр цаашдаа бол иргэн та ийм Монголынхаа аппликейшн дээр ороод хуримтлалын дансан дээр хідэн төгрөг надад байна вэ гэдгийг харах болцоо бүрдэж байгаа. Цаашлаад одоо энэ төслүүд урагшлаад эхлэхээр төслийн ноогдлаа шиг хэрвээ баялагын санд орох юм бол таны иргэн таны хуримтлалын данс хадгаламж дээр чинь хідэн төгрөг нэмэгдэж байгаа вэ гэдгийг бас давхар харагдаад явах болцоо бол бүрдэж байгаа. Одоо Эрдэнэс Монгол орлого төвлөрүүлж байгаа байгууллагын хувьд сая нэр бүхий энэ төрийн өмчт уул уурхайн компаниудын л ноогдлаа шиг одоо орсон байна гэдэг нь харагдана шүү дээ. Тэгэхээр төрийн өмчт компани засаглалын реформыг энэ 14 хэсүү реформын хүрээнд хийхдээ аль компанийг татан буулгах, аль компанийг өөрчлөн зохион байгуулах, аль компани илүү одоо хөрөнгийг одоо нэмэгдүүлэх, аль компанийг нь листэд буюу одоо нээлттэй компани болгох юм бэ гэдэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чинь. Тэгэхээр яг өчтөрийн байдлаар бол бид нар Эрдэнэс Монгол компани дээр тэр ерөнхий аудиторын нээлттэй сонгуульд шалгуултыг зарласан. Тэгэхээр ерөнхий аудитор сонгогдсны дараа дотоод аудиторууд бол компани дээр техникийн санхүүгийн аудитуудыг хийнэ. Үүний дараа тузад танилцуулна. Аль компанийг өөрсдөө зохион байгуулахыг нэгтгэхийг нийлүүлэх. Дээрээс нь аль компани дээр олон улсын аудит оруулах юм бэ гэдэг шийдвэрийг засгийн газар гаргана. Ингэсний үр дүнд за эх жил бол төрийн өмчт болон орон нутгийн өмчийн компанийн хуулийг их хурл дөргөн мэдүүлнэ. За мөн компаниудыг нэгтгэх өөрчлөлт зохион байгуулах, IPO гаргах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр ашиггүй компаниудыг татан буулгах одоо шийдвэрүүдийг гаргана гэсэн үг. Үүнийг иргэн та өөрөө харах болцоод. Ер нь энэ баялагын санд аль компани орлого бүрдүүлж чадаад байгаа. Аль компани орлого бүрдүүлэхгүй ашиггүй ажиллаад байгаа юм бэ гэдэг чинь тодорхой харагдана гэсэн ийм л үг. Тэгэхээр иргэн та бүхнийг ийм Монгол аппликейшн дээр ороод одоо хуримтлалын дансаа шалгаж үзхийг одоо үзэх болцоо бүрдсэн гэдгийг хэлхийг хүсэж байна. Мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр бол Эрдэнэс 5-7 ноогдол ашгийг одоо үе шаттайгаар буюу эх жил олох ноогдол ашгийн одоо тодорхой хувийг яг өнөөдөр иргэн таны хадгаламжинд үүссэн 135 мянгаыг бас одоо ноогдол ашиг хэлбэрээр олгох юм шийдвэрийг бол гаргасан. Тэгэхээр Эрдэнэс 5-7 компани одоо тузаараа энэ асуудлыг оруулад эх жил олгох ноогдол ашигийнхаа эхний одоо хувийг л одоо иргэнд одоо хүртэнэ гэсэн үг. Мэдээж таны одоо хадгаламжинд байгаа тэр 135 мянга бол одоо шууд хэрэглэж болохгүй. Үүнийг илүү одоо 1 жилийн дараа гэхэд энэ хуримтлалыг өсгөх хэрэгтэй. Хуримтлалыг өсгөхөд бол юу тусалцаа үзүүлэх вэ гэвэл энэ засгийн газрын 14 мега төсөл явж ийж урагшилж ийж одоо иргэн таны хуримтлалын данс хуримтлал нэмэгдэнэ. Ингэж байж тэр эрүүл мэнд боловсрол орон сууцнд зарцуулах бололцоо одоо бүрднэ гэдэг ийм одоо шийдвэрийг одоо өнөөдөр гаргасан. За оюутлогын татварын маргаантай холбоотой асуудлаар аж үйлдвэр эрдэс баялагын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ингээд оюутлогын татварын маргаантай асуудлыг нэг талд нь бол бид нар гаргана. Ингээд одоо оюутлогоотой хилцээр хийгээ явж байгаа. Тэгээ тухайн сайдын ажлын хэсэг ажиллаж байна. Тэгээ ер нь энэ чуулгандаа багтаагаад энэ оюутлогын татварын маргааны асуудлыг нэг талд нь гаргаад шийдье гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. За тэр стратегийн ордуудын 34 хүртэлх хувийг одоо төр эзэмших асуудал дээр бол одоогийн байдлаар бараг 7 одоо компани хүсэлтээ илгээсэн. Хилцээрт засгийн газартаа орё гэдэг. Тэгэхээр бид нар эрх зүйн орчноо маш ойлгомжтой болгох ёстой. Жишээ нь хувийн хвшлийн үйл ажиллагааны менежментэд оролцох нь буруу. Үүний оронд одоо өсөн нэмэгдэх амнаатаар ч юм уу орлуулт юм уу тусгай амнаатын нэгэнт одоо бид нар одоо тусгай амнаатыг одоо таазыг нь сая зүмийн энерги хууль дээр жишээ нь уран дээр бол ингээд чөлөөлсөн. Түүнтэй адилхан амнаатын хувь хэмжээг нь нэмэгдүүлэх, тодорхой одоо эзэмшлийн хувийг нь давуу эрх хөвцөө болгож тийм юм хувилбарууд гарах болцоотой юм эрх зүйн орчин нээх ёстой. Энэ утгаараа бол эдгээр компаниудтай хилцээр хийхэд бол бид төр менежментэнд орохгүйгээр тодорхой хэсгийг амнаатаар орлуулах. Ийм л одоо хилцээрийг хийхээр ажиллаж байна. Тэгэхээр засгийн газар дээр бол ажлын хэсэг байгуулагдсан яг хилцээр хийх. Үүн дээр бол бид нэр санхүүгийнх нь схем дээр за эрх зүйн гэрээн дээр нь ч юм уу хилцээр хийх дээр бас зөвлөх үйлчилгээнүүд авч ажиллаж байгаа. Мэдээж энэ бол өөрөө аль талдаа ашигтай байх ёстой. Засгийн газар талдаа ч гэсэн хувийн хвшилтэй ч гэсэн. Тэгэхээр хувийн хвшил өөрсдөө ийм хүсэлтээ илэрхийлээд байна гэдэг бол нэг талаасаа хууль хэрэгжүүлэх гэж байгаа. Нөгөө талаасаа их хурлаар хөрөнгө оруулалтын гэрээгээ оруулаад баталчих юм бол тогтвортой үйл ажиллагаа явуулах болцоо хувийн хвшилд бас дагаад бүрдэж байгаа.
Тийм учраас бол энэ бадрах энержигийн төслийг дагалдуулаад бид нар баялагын сан дээрээ амнаатаар орлуулсан ч бай, тодорхой хувийг нь төр давуу эрхээ хувьцаатайгаар эзэмшсэн ч бай, энэ үр ашиг нь хуримтлалын санд буюу иргэний дансанд ордог байх л эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэж чадах юм бол тэр одоо хувийн хвшлийн эзэмшиж байгаа одоо тэр стратегийн орд эзэмшиж байгаа хувийн хвшлээ хэлцээр хийгдчихэ. За амнаатаар орлуулсан ч хуримтлалын данс руу орчих юм бол иргэн та эрүүл мэнд боловсрол орон сууцндаа зарцуулах тэр хуримтлалын данс чи одоо хуримтлал нь илүү нэмэгдээл явна гэсэн үг. Тэгэхээр энэ хэлцээрийг бол бид ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Тэгээд эхнээсээ бол яг л одоо оюутлогын гэрээтэй адилхан одоо энэ Ороногийн хөрөнгө оруулалтын гэрээтэй адилхан дотоодын хөрөнгө оруулагч нартайгаа ч гэсэн ийм хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулад их хурлаар оруулаад батлуулаад явах юм бол хувийн хвшил талдаа доктортой үйл ажиллагаа явуулах болцоо бүрднэ л гэж харж байгаа.